За хувь хүний амжилтанд хүрсэн нууцаас дэлгэх зорилготой амжилтын төлөө нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа Бадрахын найдлах хэмээх эрхмийг өрсөн байгаа. Би зочинтойгоо болцсон газар ирээд байна. Ингээд отогшорж зочинтойгоо уулзцгаая. Бадрахын найдлаа Улаанбаатар хотод төрсэн эдийн засагч мэргэжилтэй эдийн засгийн форум Монголын банкны холбоо төрийн бас байгууллагуудын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хөдөлмөрийн үндэсний намын дарга. Таны бодлоор амжилт гэж юу вэ гэдгээс яриагаа хэлээ. За амжилт гэхээр хүмүүс янз янзаар боддог байх л да. Одоо магадгүй зарим гавьяа болоод ард аюул шиг болохыг эсвэл их баян болохыг амжилт гэж боддог гэж магадгүй. Гэхдээ энэ бол хүн гаднаас нь хараад бусдыг хараад бусдын амжилтыг харж байгаа зүйл юм байна л да. Миний ойлгож байгаа бол амжилт гэж байгаа бол хүн өөрөө хүсэж байгаа юм. Хүн болон өөрийн юм амжилт бодлого байгаа. Өөрийн хүсдэг юм байгаа. Хийхийг хүсэж байгаа зорилго бас байгаа. Тэрэндээ хүрээд тэр харамжтайгаар үхтэй харамсгүй тэр бол амжилт байх хэрэгтэй юм. Тэр том жижиг баян ядуу нэгдээс хамаагүй байгаа. Хүмүүс болгон өөрийгөө таньж мэдээд өөрийнхөө хүсэж байгаа танаад тэрийг хийж чадах юм бол амжилтаа гэж би бодож байна. Хүн болгонд хувьд нь тодорхой хэмжээний бас амжилт байгаа. Тэгээд ерөнхийдөө өөрөө ч гэсэн бас одоо тодорхой хэмжээний амжилттай ажиллаж хөдөлмөрлөж яваа. Тэгэхээр зүгээр амжилтанд хүрэхэд нь хамгийн чухал одоо нөлөөлсөн зүйл юу бол? Түрүүний амжилт юу вэ гэдгээс л эхлэе л да тийм. Зүгээр би ингэж боддог юм аа. Хүн ер нь өөрийгөө олох ёстой. За харамсалтай манай хуучин социализм үед байсан тэр сургалтын системд одоо ч гэсэн мөн адил баг. Хүүхдийг өөрийг нь олоход туслахад чамлалтаас нэгдэг. Зөвхөн юм олон нийтийн хуучин социализм үеийн номлоор хөндөж ирсэн. Өөрийгөө олно гэж тэр хүн яг ямар хэн бэ? Би яг юу чадах хүн бэ? Юу хийвэл сэтгэл хангамжтай байх юм бэ? Юу хийвэл хүүхдээ харамсахгүйгээр өгөх юм бэ? Яг энийг нь олж өгөх юм байна л да. Тэгэхээр энийг бол яг манай үеийнхэн бол одоо 70-аад онд төрсэн манай үеийнхэн бол яг энийг өөрийгөө олоход маш хэцүү байсан гэж би боддог. Социализм үеийн дөнгөж сургалтад дамжаад хүүхэд байхдаа тэр нуруу унсан. 90-аад оны замбраагүй ирсэн. Тэр үед яг бидний аав ээж өөрсдөө байтугай аав ээж ах эгч нөхдөд яахыг, яаж болохыг, яаж амьдрахыг мэдэхгүй байсан. Тийм сургууль руу хийж чадахгүй. Тийм мэргэжлийг сонгож хийж чадахгүй. Ингээд бизнесийн ингэдийн тэгдийн хийж чадахгүй. Заавал хүн байхгүй. Ингээд явчих, ингээд надад явчих ийм мэргэжлэн хэмээдэг. Тэр усан дээрээ энэ ус нь муу гэж хэлэх ямар ч боломжгүй чадваргүй байлаа. Тэр манай үеийнхэн бол яг тийм дагах дуурах идеалгүй болсон тийм жоохон хүнд завсрын үеийнхэн. Тэр үед тэгээд яаж өөрийгөө бас олж яаж тэгэхээр яг одоо тэгээд нэгэнт ингээд хүн өөрийг нь олоход туслахгүй байгаа юм чинь. Одоо бид өөрсдөө олж байгаа шүү дээ. Яг үнийг хэлэхэд бол өөрийгөө олж амжихгүй би ямар хувь вэ гэж багцаагач мэдэхгүй явж байгаа олон хүн байна л да. Би өөрийгөө сайн мэдэхгүй. Одоо юу хийх ёстой. За зүгээр би хувьдаа бол за ямар ч юм би бол жишээлбэл би бол эдийн засгийн санхүүгийн мэргэжил сонгоод орсон. Сонгоод ч гэсэн тухайн үедээ бол айхтар өөрхөн сонголт байгаагүй. Хоёр бидний нөгөө мод болсон мэргэжил нь хууль эдийн засаг өсөлт тэгээд тийшээ орсон. Тэгэхээр тэр бол одоо бодвол би алдаагүй. Миний сонирхолтой зөв мэргэжил болж таарсан. Гэхдээ яг тэр дотроо дахиад аль сургууль цаг их алдсан байгаа юм л да. Одоо ямар чиглэлээр сурвал хэн болов юу хийдэг хүн болов би хамгийн үр өгдөлтэй ирээд хангамжтай байх вэ? Бусдын мөрөөдлөөр биш өөрийнхөө мөрөөдлөөр яаж амьдрах вэ? Тэгээ одоо яг оролдоод байгаа юм би арай жоохон олон нийтэд хандсан жоохон тийм чанартай сэхэтэн байхыг хүсэж байна л да. Тэгээ яг тийм манай үеийнхэн ялангуяа шинэ үеийн мэрэгчлүүд тийм байгаас гэж үнэхээр хүсэж байна. Тэр талаар жоохон бий юмсан олон нийтэд хэрэгтэй, бусдад хэрэгтэй. Эргээ зөвхөн ажил хийгээд ажил бооноос аваад би аятайхан амьдсан. Тэрийг амжилт гэж бодхоос илүүтэй би яг ийм хийсэн, эргээд энийг хийдэг байж тэр үе тэгдэг байж харамсахгүй байх юмс гэж боддог юм л да. Тэр би тодорхой хэмжээгээр бүрэн гэж хэлээд яг ямар ч үсэн би өөрөө нэг ямар хүн юм бэ? Юу хийвэл хангамжтай байд юм бэ? Юу хийвэл дургүй хүн бэ? Гэдгийг багс жоохон таньсан. Нэвтрүүлгийнхээ өөрийг ч бас танилцуулахыг хүргэсэн л дээ. Тэгээд эдийн засгийн мэргэжилтэй санхүүгийн эдийн сургуулийг төгссөн. Тэгээд сургуульдаа бас тодорхой энэ эдийн засгийн онлын чиглэлээр багшилж ирсэн. За тэгээд Японд явж бас мастер хамгаалсан. За тэгээд ерөнхийдөө банкны салбарт нэлээдгүй жил ажилласан. За сүүлийн жилүүдэд бол эдийн засгийн форум төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал, одоо Монголын одоо хөдөлмөрийн үндэсний намын дарга гэж хамгийн анхны зүйлээр ингээд ажиллаж явна те. Тэгэхээр ерөн зүгээр бас найдлаа гэх хүмүүстийг сайн мэдэхгүй ч магадгүй хувь нийтийн хувьд. Тэгэхээр мэдээж зүгээр Улаанбаатар хотод төрж өссөн. Гэхдээ бас аав ээж найл нутаг өснийхийн ер нь бас те найдлаа гэж юм бэ гэж сонирхож магадгүй.
За би бол яг л 70-аад он төрөөд Улаанбаатар хотод төрж өссөн. Яг тухайн үеийн нэг жирийн хүүхдүүд нэг л дээ. 23 он сургууль төгссөн. За манай аав ээж бол хоёулаа Усангийн Завхан сумын харьяат хуучнаар бол Засагдхан аймгийн Цэцэн Сартуулын мушууны хүмүүс юм аа. Сартуул гал хүмүүс байдаг. За би бол Улаанбаатар хотод төрж өссөн. Яг тэр үеийн хүүхдүүд яг ямар байсан? 90-ад оны оюутан ямар байсан? Тэр хүүхдүүд яг л дуулаад өнгөрсөн. Завсрын үеийнхэн гэдэг нь тэр үеийн хүмүүс. За эдийн засгийн дээд сургуулиас ажлын гараа эхэлсэн. Яг тухайн үед бид рүү ирсэн газар зүй. Миний хобби гэх юм бол бараг газрын зураг гэж хэлж болно. Тийм байсан боловч тухайн үед яг тэр нийгэм задраад нийгмийн хандлага өөрчлөгдсөн, үнэлэмж өөрчлөгдсөн. Тэгээд санхүүгийн эзэн дээд сургууль орж ирсэн. Тухайн үед бол маш сайн сургууль байсан. Одоо ч гэсэн сайн сургууль. За тэгээд 1997 онд төгсөөд тухайн үед ч бас улсын хүчин бага байлаа л да. Дөнгөж одоо хамгийн ихнээсээ сурж байгаа гайгүй оюутнуудаас шилж байгаа багшлуулдаг тийм их тогтолцоо байсан 90-ад онд өндөр болсон ч юм уу байсан. Өнших номч ховор байсан. Тэгээд эдийн засгийн онолыг 3 жил орчим заасан. Заанга оюутан байхаас илүү их юм сурсан л да. Яг тэр нэг зааж эдийн засгийн ондоо тэр үед л ойлгосон. Оюутан байхаас гэхээс илүү. Ажлын гараагаа эхэлсэн тэр үеэсээ л. Тэгээ яг би бас түрүүнд дурдсан. Манай үеийнхний онцлог бол яг энэ нээлттэй нийгэмд яг анхлан орсон хамгийн туршилтын гэмээр үеийнхэн байгаа юм л. Хамгийн анх стипендгүй сурсан, хамгийн анх говийн төлбөр сургуулийн төлбөр төлж сурсан. Төгсөд ажил байдаггүй байлаа. Хамгийн анх гадаад явах гэж оролцсон, гадаад явсан. Хамгийн анх гадаад сургууль төгссөн үеийнхэн, хамгийн анх Монголд эргэж ирсэн үеийнхэн, хамгийн анх тодорхой хэмжээний ажлын туршлага хийгээд явж байгаа үеийнхэн л нийгмийн завсрын азтай ч юм шиг бас хүнд ч юм шиг юм үеийг туулж байгаа үеийнхэн. Тэгэхээр одоо ч гэсэндээ нийгэм бас яг тэр шилжил дуусаагүй. Тэгэхээр энэ үед бас яг энэ үеийнхэн бол үнэхээр тийм анхдагч явж байгаа юм бол ямар нэгэн хэмжээгээр одоо ч гэсэндээ нийгмийн хөгжилд, нийгмийн хандлага соёлд бол нэг өөр хүүсдэх ёстой гэдэг би бол итгэдэг. Хэлж ин манай ихээр тийм олон зүйлийн анхдагч гэдэг. За тэгээ гадагшаа бас сурч хөдөлмөрлөхөд бас анхдагчаа. Тэгээ өөрөө бас Япон улсад сурч хөдөлмөрлсөн тий. Тэгэхээр тэр үед бас хүндх зүйл байсан. Үгүй тэр яг би бол яг энэ Япон улсын газар тэтгэлгээр тэнцээд явсан юм. Тэгэхээр тэнд бол ямар ч асуудал байгаагүй. Тэр сайхан оронд бол яг л хамгийн сайн сургуулиудын нэгд нь бол яг бүрэн боломжтой, яг өөрийнхөө хүссэн хэмжээгээр сураад ирсэн. Тэрэндээ их баяртай байдаг. Тэндээсээ яг юу олж авсан юм? Тэнд бол одоо тэр эргээд яг тэр сурсан сургууль чинь эргээд тухайн үедээ биш юм боловч ингээд сүүл бол асар хэрэг болд юм байна л да. Би бол яг эдийн засгийн онол хөгжлийн эдийн засгийн чиглэлээр сурсан байна. Тэгээд одоо яг улс орн яаж хөгждөг, ямар байвал хөгждөг, бусад улсын жишээ, кейс, үйлдвэр энэ бүгдийг судалж байсан л да. Тухайн үед бол нэг хайхтар гэж анзаарч их чухал юм үзэж өгнө гэж бодож байгаагүй сургууль сураад оюутан төгсөж байсан. Яг одоо эргээд харахад бол яг одоо харахад бол яг өссөн хөгжлийг яадаг юм, Монгол улсыг яах ёстой гэдэг нь бол тэр үед сурж ирсэн, уншиж ирсэн юм одоо яг орж ирж байна л. Тийм болохоор бид нар одоо тэр клуб байгуулаад бэлдээ улсын хөгжлийн тухайн асуудал яриад тэр гаргалгааг хийгээд байгаа юм. Өртөөсөө яг манай үеийнхэн тухайн үед сурж ирсэн, үзэж харсан зүйлсээс ихтэй зүйлс нь бол клуб байгуулад гэж нөгөө хөгжил клуб гэж байна. Тэр клубын сонирхол. За тэр бол ердөөсөө яг л бас л манай үеийнхний байгуулсан клуб юм байна. Ямар нэг улс төрийн зорилго зөвхөн бидний өнөөдрийн энэ тулгарч байгаа асуудал юунаас болоод байна? Бид яах ёстой юм бэ? Улс төрөөс илүүтэй салбартаа яах ёстой? Яг шийдэл нь яг юу юм? Монгол улс тэр чигээр мухардчаад байна шүү дээ. Одоо бүр яхаж мэдлээ боллоо. Дээр дөнгөө баян ядуугүй дарга зэрэггүй. Тэгэхээр энийг яах вэ гэдэг асуудал ярьж явсаар хагаад яг хөгжлийн асуудал тэгж явсаар хагаад эцсийн дүндээ өөрсдөө улс төрийн соёл, улс төрийн орчинг өөрчлөхгүйгээр бид цаашаа явахгүй байна гэдгийг дүгнэлтэнд хүрсэн л да. Тэгээд цаашаа нам болоод явсан тийм түүх байна. Тэгээд яагаад зүгээр тийм клуб байгуулсан? Яагаад нэгдсэн? Зорилгоны яс юм бэ? За энэ яагаад байгуулсан бэ гэхээр одоо манай үеийнхэн ч бол ерөөхдөө 40 орчим насны хүмүүс байна л да. Одоо бүр 25 та хүүхэд биш, бас 60 та шүү биш. Түрүүн биесэн хамгийн нээлттэй нэг хамгийн анх боловсрол эзэмшсэн социализмын үеийн онол заалгаагүй одоо хамгийн шин босролтой үеийнхэн юм байна. Тэгээ энэ хүмүүс бол салбартаа бас л тодорхой хэмжээний төвшөнд хүрсэн, шийдвэр гаргах төвшөнд хүрчихсэн, асуудлыг ойлгодог болчихсон, нийгэмд юу болоод байгаа бусад тэр одоо муухай гэдэг юм уу тэр хэсэгтээ ингээд нүүр тулцсан хүмүүс л. Тэр шийдэл нь яах ёстой вэ гэдэг дээр ярьсаар байгаа тэр ерөөсөө нийт ямар нэгэн байдлаар энэ бизнесийн улс төрийн орчиг өөрчлөлтөхгүй байна. Өөрчлөхийн тулд тодорхой хэмжээний эрх мэдэл шууд идэвхтэй оролцох хэрэгтэй байна гэж
нам гэдэг асуудал руу орсон юм аа. Уг нь бол улс төр нам зорилго ердөөсөө биш юм байна. За тэгээ хүн нам гэдэг байгаа. Энэ нам ямар түүхтэй сонир түүхтэй 11 онд бүртгүүлсэн байдаг юм. За бүртгүүлсэн боловч нам гэж байгаа бол үзэл санаа байдаг. Зарчим байх ёстой. Тэр амьлуулахын тулд үзэл баримтлал бодлого байх ёстой. Цаана тэрийг тээж явдаг хүмүүс байх ёстой. Тэр тээж яваа хүмүүсийг дэмжигч олон түмэн байх ёстой. Тэгээ энийг хийхэд бол нэлээд их мэдлэг, хүч, цаг, мөнгө бас шаардлагатай. Тэгээ бид нар ярилцаад энэ намтаа нэгдээд одоо тэр сүнсийг нь оруулаад ингээд Монголд хэрэгтэй нийгмийн захиалга болсон үнэхээр олон түмэн өсөж байгаа тэр нам улс төрийн хүчнийг байгуулах зорьсон юм. Үнэхээр амжилттай явж байсан. Сая зөвлөж байгаа зөрчил гарлаа. Ер нь бол зүгээр намыг байгуулаад одоо тэгэл нэр аваад л хадгалсан байсан л гэж ерөнхийдөө ойлгогдоод байна тийм. Тэрэн дээр нь та энэ өдөртөө үйл ажиллагаа явуулж исэн энэ хөгжүүлэх клуб нэгдээл тэгээд одоо энэ шинжилсэн хүн нам бий болсон гэж ойлгоод байна тийм. Юусээ тийм. Тэгээ яг гол нь яг нь одоо монголчуудын бид бүгдийн олон нийтийн хүсэж байгаа зүйл юу вэ? Ямар намыг өсөж байгаа. Одоогийн намыг бол өсөхгүй шүү дээ. Юус биш байна гэж хэлдэг. Гэхдээ намгүйгээр барьж байхгүй. Тэгээ нам нь ямар байх ёстой вэ? Тэгээ нам нь бол ердөөсөө маш товчхон хэлэх юм бол дөрвөн журмаас сахидаг. Ёс зүйтэй. Тийм хууль дангүй ханцун дотор наймалцдаггүй ийм л нам байхыг олон нийт хүсэж байгаа юм. Тэр хүн намын тэр дөрвөн журам ерөөсөө тогтоох гэж оролцсон. Бүх соёлыг ерөөсөө энэ чиглэсэн. Энэ бол бидний ч биш олон нийтийн хүсэл тэмдэглэл. Тэгээ одоо хүн намд гарч байгаа зөрчил бол яг хуучин шигээ одоо бусад намд гэдэг юм одоо Монголын улс төрийн соёлд байгаа хуйлдаг, увайгүй, ёс зүйгүй, хувийн хонжоогоо олон нийтийнхээс дээгүүр тавьдаг тэр соёлыг хിവэр хадгалж хүн нам адилхан тийм болох уу? Эсвэл бидний хийх гэж зориод байгаа олон түмний хүсэж байгаа цэвэр хууль дангүй дөрвөө барьдаг намыг бий болох уу? Энэ хоёрын зөрчил юм байна. Тэгээ ингээ бодоход зөвхөн хүн намын дотоодын нэг хэдхэн хүний хоорондын маргаан биш. Энэ бол Монголд шинэ улс төр, шинэ цэвэр улс төр гарах уу? Хуучнаар байх уу гэдгийн зөрчлийн ялцааг хэл фронт нэмэлт. Тэг үүнийг мань бас яг олон учрыг мэдэх найз нөхөд иргэд олон нийт нь ойлгож дэмжээсэй гэж хүсэж байгаа. Тэр улсын хурлын гишүүн Ганбаатар одоо юу гэдгийг хүн намыг анх одоо санаачлал одоо нэрийг бүртгүүлээд одоо төрний хэлээр хадгалсан байсан нь Ганбаатар гишүүн юм шиг хүмүүс тийм ойлголт өгөөд байна ойлгоод байна. Та нар бол одоо ийм хөгжил хүн гэдэг клуб босонаасаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн байна. За ингээд энэ хоёр нийлээд ингээд шинжилсэн нам болжээ. Гэтэл одоо юу гэдэг улсын хурлын гишүүн намд эслээ. За их хурлаа хийлээ. Намын даргаараа сонголоо. Гэтэл өнөөдөр буцаагаад л огцруулчлаа гэлээ хамтын аваа явлаа гэсэн. Ингээд нэг бус төрийн намуудын тийм улс төрийн соёлгүй бас үйл явдлаа нам дээр бас л шинэ гайгүй намаа муу гэж харж яталцсан давхцаад байгаа юм шиг хүмүүс янз бүрийн ойлголт аваад байна л да. Тэгэхээр одоо яг өөрийн чинь хүн намын дарга гэж одоо хэлж болж гин үү? Одоо юу гэдэг улсын дээд жүхэд бас бүртгүүлж баталгаажих хэрэгтэй гэж ойлгоод байна тийм. Тийм. Тэгэхээр яг л одоо Монгол улсад хууль гэж байдаг юм бол хууль үйлчлэх юм бол намд дүрм гэж байгаа юм бол тэр үйлчлэх юм бол одоо бий дарга мó. Зүгээр уваагүй ингээд хуураад олон хүнийг хуураад ч юм ийм хүн байгаад дүүгүүлээд олон яригдсан үнэн болдог гэдэг зарчмаар явах юм бол өөр хөлбөр гарна. Сайн байцгаана уу? Сүүлийн үед хөдөлмөрийн үнсэн намдар болж байгаа үйл явдал олон анхаарал ороод байна. Тийм болохоор та бүхэнд энэ талаар ер нь хүн нам гэж юу, яах гэж байгуулагдсан, цаашид яах гээд юуны төлөө тэмцээд байгаа талаар маш товчхон мэдээлэл өгье. Тэгэхээр ер нь өнөөдөр Монгол орн мухардалт байна. Үүнээс хэрхэн гарах тухай, яаж Монгол улсыг хөгжүүлэх тухай хүн болгон бодож байна. Хүн болгон сэтгэлээр санаа зовж байна. Яг энэ олон хүний төлөөл болсон хэсэг хүмүүс энэ хөдөлмөрийн үндэсний намыг үүсгэн байгуулж өдөө зэрэгтэй хөгжүүлэн цаашид Монгол улсыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж зүтгэж ирсэн юм аа. Тэгээ Монгол өнөөдөр юу хэрэгтэй байна вэ? Нэгдүгээрт улс орны хөгжлийг харж чаддаг, алсыг хардаг, мэдлэгтэй, ёс зүйтэй, зарчимтай, дүрмтэй, тэрийг баримталдаг ийм улс төрийн цоо шин хүчин хэрэгтэй байна. Үүнгүүгээр бид ямар ч бодлого явуулах боломжгүй, улсын хөгжил ярих боломжгүй юм аа. Тэр яг л ийм л намыг, ийм л улс төрийн хүчин, ийм л улс төрийн соёлыг энэ хүн нам дээр ажиллаж байгаа залуус бүтээхийг зорьсон юм л да. Өнөөдөр Монголд улс төр хийнэ гэдэг нь ямар нэгэн байдлаар хувийн хонжоогоор албан тушаал аях, гишүүн болох ийм зүйлийг л ойлгож байна л да. Яг үүндээ бол улс төр бол олон нийтийн төлөө, бусдын төлөө, ирээдүйн хойж байгаа төлөө чин сэтгэлээс ажиллаж байгаа аливаа үйлдэлийг их бага гэлтгүй хэлдэг юм аа. Тийм болохоор өнөөдөр Монголд дутагдж байгаа зүйл бол ердөөсөө энэ жинхэнэ улс төр дутагдж байна. Тэг өнөөдөр монголчууд сонголтгүй болчлоо гэж ярьж байна. Хэнийг дэмжих вэ? Аль намыг дэмжих вэ? Яах вэ гэд. Юуг нь харах вэ гэвэл тэр нэр нь хамаагүй, хэн нь хамаагүй. Хамгийн гол нь цаана саяын тэр олонний төлөө чин сэтгэл байна уу?
тэрийг гүйцэлдүүлэх алсын хараа байна уу? Мэдлэг нь байна уу? Итгэл үнэмшил зориг нь байна уу? Эсвэл олон итгэлийг авчиад хэн нэгэнд худалдчихаар хүн байна уу? Үгүй гэдгийг харах хэрэгтэй байгаа юм л да. Тэгэхээр хүн ном дээр бол яхахгүй нийгмийн захиалгаар, түүхийн захиалгаар яхахгүй шинэ үеийн мэдлэг, шинэ үеийн хүсэл, тэмүүлэл цугласан юм аа. Ийм болохоор ч олон итгэж найдаж байсан юм. Тэгээ энэ итгэл найдрыг бол бид хизээж бөхөөхгүй. Энэ бол бидний зүйл биш. Яг бидэнд итгэж байгаа энэ олон нийтийн монголчуудын хүсэл тэмүүлэл бол хизээж унтрахгүй. Монголчууд түүхэндээ олон удаа уруудаж дороотож байсан. Гэхдээ хизээж мөхөж байгаагүй. Тэгээ одоо ч гэсэн дээр мөхгүй. Бид энэ олон итгэл найдрыг алдахгүй төлөө зүтгэх болно. Тэгээ бид чаддгүй махад бидний дараагийн үе авч авахуцаар бусдаас хамгаалж өвлүүлэх болно. Тийм болохоор монголчууд минь ээ, олон түмэн минь ээ, яг энэ чин сэтгэлээсээ хийж байгаа зүйлсийг мань дэмжиж бидний нэг болоод үүнийг хамтдаа ирээдүйн Монгол орноо бүтээн байгуулцгаая. Ингийн тулд монголчуудад хийх зүйлийг олон бишээ. Ердөөсөө л зөв хүмүүсийг, зөв зарчмыг, зөв улс төрийг, шин соёлыг, шин хандлагыг зоригтойгоор хүлээн авч дэмжих хэрэгтэй юм аа. Хүн намыг ингээд анх байгуулагдаж байх үед ч юм уу хүмүүс ярьж ирсэн. Та түрүүний хүмүүсш яриад байгаа нөгөө институт гэдэг тийм. Одоо дэрэгдээ жишээлбэл мэрэгжлийн одоо салбарын одоо тийм мэрэгжлийн хүмүүс байгаа учраас бас тийм институттэй байна дэрэгдээ тийм. Дандаа тийм судалгаа шинжилгээ хийдэг төвтэй байна. Их зүйлийг ярьж ирсэн. Тэгжээж бодлого боловсруулна гэж тийм. Тэгэхээр институт гэдэг яриад байгаа ойлгомжгүй гадаад үг боловч энэ бол товчхон хэлэх юм бол дүрм журмаас ихтэй нэг хүнээс хамаардаггүй байхыг хэлж байгаа. Одоо банкны холбоо ч гэсэн адилхан. Ганцхан нэг ерөнхийлөгч нь байгаад ерөнхийлөгчийн дагаад нь хоёр туслах гэдэг юм биш ээ. Банкны холбоо дүрм журмаар ажилладаг. Олон гишүүдээс хамаардаг болчихсон. Энэ институт болоо хөгжсөн. Одоо Монголд хамгийн хүчтэй мэрэгжлийн салбарын холбоо бол банкны холбоо. Яагаад гэвэл нэг хүнээс хамаардаггүй олон гишүүд шийддэг. Тэгэхээр тэр байгууллагатай хилцэл хийж болж байгаас төр нь одоо шууд түүнээс тамгаа өгдөлцсөн зөвхөн өөрийнхөө холбоогоо ботгосон гэдэг бол их боломжгүй. За намын хувьд бас яг адилхан. Яг дүрм журмаас ихтэй тийм ёсчүүтэй нэг хүний биш нам байх хэрэгтэй. Монгол бол нэг хүний нам олон байх шүү дээ. Нэг хүний нам байхад юм бол тэр ямар ч гоё хүн байгаад, мундаг хүн байгаад, ямар ч гоё юм яриад хизээч бүтэхгүй. Энийг л бид яг маш сайн ойлгох хэрэгтэй байна. Тэгээд дахиад хэлэхэд хүн нам дээр болж байгаа зөрчил бол нэг хүний нам байх уу? Яг олон нийтийн төлөө юм олонний жинхэнэ дүрм журм байх нам ийм зөрчил юм шүү. Тэгэхээр тэр хүрээлэн гэж бид нар байгуулсан байна. Одоо салбарын мэргэжилтийн судлаачлал хийж байгаа. Гэхдээ эцсийн дүндээ бодлогыг бол яг тэд нар хийм. Гэхдээ яг тэр яг хаашаа явах вэ? Улсыг бүтээх, төрийг бүтээхийг бол улс төрчид олчлон хийдэг. Тэгэхээр энэ бол судлаачд мэдээж оролцсон. Гэхдээ цаана нь бол яг тэр улсыг бүтээх, төрийг байгуулах, одоо Монгол иргэн үнийг бүтээн байгуулах гэж байгаа бол яг нөгөө эдийн засаг гэж мэргэжилтэн байдагтай адилхан төрийг цэцдэг тийм тусгаар мэдлэг байдаг. Энийг эзэмшиж чадсан хүмүүсд энийг хийж чадна. Тэгэхээр Монголд яг ийм шинэ үеийнхэн бас байна. Түүнээс зүгээр нэг их хурлын гишүүн болгосон, тэрийг бизнестэйгээ холбосон юм сонирхолтой хүмүүсээс тэр хүмүүсийг ялгааж байгаа дэмжээсэй гэж хүсэж байна л да. Тэгээ энэ бол аль ч улсын түүхэнд байдаг. Зүгээр нэг хүмүүс хийдэггүй. Энэ бол тодорхой хэмжээний мэдлэгтэй бүхэл бүтэн сул үеийнхэн хийдэг юм байна. Одоо Монгол үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намууд за жишээлбэл Монгол Ардын нам өдөртөг зөвлөлтөй эсвэл баг хурлаараа шийддэг эсвэл арчсан нам үндэсний зөвлөлт хороогоор ч юм уу зэхээр асуудлыг шийддэг. Хүн намын тухайд бас одоо юу гэх тодорхой яг ийм намын дүрмийнхаа дагуу байгуулгаараа шийдэж л одоо дарга зэрэг огцруулж асуудлыг шийдсэн гэж ойлгоод байгаа тийм. Одоо нэг хүний нам болох гээд нэг хүн ганцаараа зүтгээд алдаа гаргаад байгаа учраас л тэрийг олонхороо ярьж шийдэж тэр хүнийг огцруулж дараагийн даргаыг томилсон гэж ойлгоод байна. Зөв яг зөв тийм. Хүн нам дээр төв хороо гэж байдаг. Төв хороо тийм байгуулалттай адилхан тийм. Тэр нь бол олон гишүүнээс бүрддэг. Манай намын дүрм бол бусад намынхаас арай өөр. Яагаад гэвэл бид нар тэр түрүү яриадсан институт чанарыг суулгахын тулд нэг дараагаас хамааралгүй байхын тулд хийсэн юм. За энэ бол зарим хүмүүс таалагдахгүй байж болно. Ийм зөрчлөө. Гэтэ энэ намд одоо анх ирсэж орж ирэхдээ л энэ одоо бүх дүрм журмыг зөвшөөрчл намын гишүүн болсон. Мэдээж Ганбаатар гишүүний тухайд тий. Тэгчгээ тэрийгэ зөрчөөд байгаа учраас л төв хорооны асуудлыг шийдэж байна гэж ойлгосон. Ойлгоод байгаа юм байна тий. Яг зөвхөн улс төрийн асуудал дээр нэг юм өөр зүйл байдаг юм байна л да. Хэн олон хүнд худлаач хамаагүй ярьж чадна. Тэр хүн үний юм шиг харагддаг нэг тийм харамсалтай зүйл байдаг юм. Тэгэхээр би зөвхөн олон гишүүд дэмжигчтэй хандаж бас хэлмээр байна. Тэр хүмүүс бол биднийг харж байгаа чинь бодлогыг харж байгаа. Монголд үнэхээр өөрсдийнхээ хөв нэмрээ оруулах гэж орсон маш их байна. Тэр хүмүүс мэдээлэл өгөхгүйгээс болоод нэрэж бас тэр яриад байгаа худлаа зүйлс үн чим шиг хэн нэгэн хүн
бусад намын бүлэглүүдийн санаарахлаар ороод энэ нам шургалж байгаа энэ намыг тараах гэдэг гэж тийм өртөөсөө байхгүй. Тэгээд тараах гэдэг гэж хэлэгдээд байгаа хүмүүс чинь энэ намыг харин жинхэнэ үдийг болтол яг сүнсийг нь бүтээж хамагчин сэтгэлээ өгч ажилласан хүмүүс юм аа. Тэгэхээр энэ дээр бол зөрчилдөөх асуудал байхгүй. Нэгэнт зорилго нь Монгол улсын төлөө юм бол нэгдээд нэрлээд ярилцаад энэ цаашаа явах хэрэгтэй. Одоо ер нь батлах болж чадсан уу? Бүх одоо юу гэдгийг аймаг сум нийслэл дүүрэгт одоо ангашны байгууллагуудаа бий болгоод одоо хүн намыг байгуулсан юм тийм бүх намд байгуулсан байна шүү дээ. Гэгчсэн бүх аймаг сумуудад тийм гэгчсэн гэж ойлгож байна тийм. Нэг үгтэндээ маш сайн одоо Монгол улсын урдаа барьдаг бизнесмэнүүд гэдэг ч юм уу тийм одоо сэхэтнүүд энэ нам хэлсээд миксэг одоо юу гэдгийг скайтлын болор гэдэг ч юм уу шарагаан хуй гэдэг ч юм уу маш олон хүмүүс ингээд нэг дор хэлсээд энэ нам руу нэг хэсэг шуурч яасан. Гэтэл өнөөдөр ингээд жоохон маргаан үсээд ингээд эхлэхээр хүмүүсийн орон жоохон тийм юу болоод байгаа юм бол доо тийм л эргэлзээ бараад ах шиг байна тийм. Нэг лийн үсэн тайлах хэрэгтэй санагдав. Яг зөв таны хэлж байгаа тэр бидэнд итгээд тэр үзэл баримт хүсэл тэмүүлэлтэнд итгээд цэвэр гэдэгт нь итгээд олон хүн дэмжсэн итгэж байгаа харж байгаа. Тэгэхээр тэрийг бол юутаач арилжахгүй хамгаалан хямдах хэрэгтэй байна. Тийм болохоор заавал нам дотор ив нэгдэлтэй байх хэрэгтэй бол тэрийг худалдаагаасаа хажуудаар наймаалж болохгүй. Тэр ил тод чамайг олон нийтэд хүргэж яг энийг бол хямдах хэрэгтэй бүр гişүүд хэлж байгаа. Эцсийн дүндээ бол саяын тэр одоо бид бидний зөрчилтэй байгаа тэр саяын тэр үнд зүйлийг олон нийтийг хамгаалъя гэж байгаа хэсэг бол заавал ялгана. Яагаад гэвэл сонгуультай сонгуулийн нь бол монголчуудын өөрийнх нь хүсэл энэ хүсэл бол 20 онд ч байна, 2040 онд ч байна, 50 онд ч байна. Үе дамжаал байна. Тэгэхээр энэ бол ялган бүрэн итгэлтэй тийм болохоор тууштай тэмцсэн. Төв хороогоор намын дарга болоо сонгогдчихлаа. Тэгэхээр тэрнээс тодорхой шийдвэр гаргасан нь хамаг тэмдэг өөрт нь байгаа юу гэдгийг одоо улсын дээд зүхэл эцсийн байдлаар баталгаажуулж бүртгэх ёстой л гэж ойлгоод байна тийм. Ер нь даргааг шинэ даргаас болохоор тийм тэр бүртгэх ёстой байгаа. Яг өөр бусдад бол байхгүй шүү дээ. Өөр бусдад байхгүй бүртгэх ёстой байгаа. Тэгээд өргөдлийг нь дээд зүгт өгсөн байгаа. Тэгээд хууль журмынхаа дагуу явж байгаа санаа зовхгүй юм л да. Зөвхөн түүний хэлдэг зөв худал ташаа мэдээлэл гадуурлаа байгаа. Тэр мэдээллээс болж гişүүд тэмцэж төрөлхөд гэсэн юм байна. Одоо юу гэх саяхан олон улсын эмэгтэйчдийн эрхийг хамгаалах гэдэг буюу Мартин 8-ны баярын өдөр боллоо. Телевизүүдээр хүн намын дарга сайн хүн Ганбаатар гэж мэдлэгээ дэвшүүлээд байхаар хүмүүс чинь огцорч хаагүй юм уу? Чи өөр дарга болсон юм шүү л гэсэн л нөгөө эргэлзээ байгаад байгаа юм тийм. Тэгээд тайлт юм бол яг хууль журам дөрмийнхаа дагуу бол дарга нь Ганбаатар гişүүн биш юм байна л. Тэгэхээр гişүүн дарга гэж хэлээд байх юм бол би арт хүнд тэмцэж байна гэж хэлээд байх юм бол эсвэл хэдэн бүлэглүүдийн хүмүүс намайг бодлогоод байна гэж хэлээд байх юм бол хүмүүс итгэж гэж бодоод байгаа юм. Тэгдэг байж болно. Гэхдээ Монгол шал өөр улс төр ирж байна. Монголчууд өөр юм хүсэж байна. Монголчуудын тэнэг хүмүүсээс бишээ юмыг ялгадаг, салгадаг, сонгож чаддаг. 2000 жилийн түүхтэй унаж байгаа босч ирчээс ард. Тийм болоод би тэрэнд бүр итгэлтэй байна. Хүн яаж шудлаа ирсэн. Хуурхыг оролцсон олон түн бол зөвийг гаргаж ялганаа. Монголын эдийн засгийн нөхцөлөд таны таяа цац ямар вэ? За одоо бол ёстой хэлэхэд маш хэцүү байна. Яг сонгуульд өгсөн байна. Яг эдийн засгийнхээс илүү улс төрийн элдв эзэн шийдэл сонирхлууд олон байна. Тэгээ халахвчууд олон байна. Яг бодтойгоор бол оюутлогын төсөл явсан гэж байгаа боловч хөрөнгө оруулалтын орчин яг хөрөнгө оруулагчдыг орж ирэхүүцээр 10 он шиг тийм давлаа өрсөхөж байж чадхааргүй. Ер нь бол онцолж хэлэхэд 10 он шиг ч 11 он шиг тийм тавлага дахиад ирнэ гэж хүлээж магадгүй байна л да манай бизнесийн төрийнхөө энэ бол байхгүй хаа. Тийм том давлага бол байхгүй. Тэгэхээр бид нар тийм өмнөх шиг гинтхэн сайхан амархан болчихно гэж хүлээж бодлого хиймээргүй байна. Тэгэхээр зүгээр Монгол банк болон сангийн яамс явуулж байгаа таамаглал тоог нь харахад өөдрөг байгаад байна. Одоо оны эцэг гайгүй болчихно, ихчл гайгүй болчихно. Яг л оюутлогоо явуулчихна гэсэн байдлаар бодоод байна. Энэ бол бас өрөөсгөл байж болно. Тэгэхээр арай жоохон муу тохиолдол, муу хувилбарыг бодож үзэх хэрэгтэй байна. Сонгуулийн дараа намар тийш юу болох бас ч ойлгомжгүй байна. Яг энэ хэлэхэд хөрөнгө оруулалт нэмэгдэх тийм гэрлийг харагдаж байна. Маш хүндрэлтэй байна. Дотоодоос тийм эдийн чадах бүрдэх маш хэцүү байна. Энэ олон зээлтэй хүмүүс яах вэ? Түрүүн 8%-ийг 5% болгож болон зээл авч болно. Хамгийн гол тэрний цаана ажлын байр байгаа шүү. Тэр ажлын байр нь баталгаатай байж чадахгүй гэж эргэлзээтэй. Ажлын байр нь баталгаагүй болчихвол тэр хүн зээлийн яаж төлөх юм? Банк нь яах юм? Гэт асуудлууд байна л та. Эдийн засгийн форум гэдэг чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн, гардж ирсэн хүний хувьд тийм. Тэр үнэхээр бас хэрэгтэй, жолбогдолтой
байсан. Одоо яг бас анх яг санаачилж ирсэн тэр төвшөнд бол бас арай л гоо байна гэж ойлгоод байна. Сүүлийн жилүүдийн харж байхад. Тэгэхээр уг нь тэр эдийн засгийн форум бол төр хувийн хвшил хөрөнгө оруулагч нар ингээд ярилцдаг үнэхээр сайхан үйл дүнтэй тийм платформ тавцсан юм байгаа юм л. Тэгээ тэр форум дээр ярилцсан зүйл нь ерөнхийдөө засгийн бодлого болчдөг. Ярилцсан зүйл нь биелждэг. Хандлага нь ямар ч ингийн юм шиг байна гэж байгаа явцдаг байх юм бол маш үйл дүнтэй форум болно. Яг би шулуухан хэлье. Энэ бол зүгээр нэг хувийн төрийн бас олон хэд ажил биш. Энэ бол тухайн үеийн ерөнхий сайдын зангараг бодлогын цараа тэр хүнийх нь яг асуудлаа харж байгаа. Тэрнээс шууд хамаарна. Энэ форум бол ерөнхий сайдаас шууд хамаарна. Шулуухан хэлэхэд эдийн засгийн форум ингэж унсан нь манай өмнөх ерөнхий сайдууд одоогийн ерөнхий сайд гэж би сайн мэдэхгүй. Яг энэ эдийн засгийн форумыг тэр дайны үндэсний хэмжээний хилцүүлэг болгохоос тийм алсын хараа тэр хэрэгцээ тэрийг мэдэхгүй ойлгохгүй байгаа шууд холбоотой. Тэр форум бол ийм бэлэн аятайхан бизнесийн төвчсөн ийм тавцсан бий болсон боход тэрийг ерөнхий сайд гэж хүн ахлаад явж болно. Ахлаад бүр илүү үр дүнтэй болгоод яг олон нийт рүүгээ бизнес рүү хүрэх шат болгоод явж болно. Харамсалтай тэгж чадаагүй. Тэр одоо бол зүгээр байдаг нэг ийм ойр зүрийн жижиг дунд бизнес ярьдаг юм хилцүүлэх болчлоо. Уг нь бол тэр форум бол жижиг дунд бизнес ярьдаг биш. Яг нөгөө эдийн засгийн нөгөө том бодлогууд ярьдаг. Том бизнесийн яг тэр том бодлого, засгийн бодлого, хөрөнгө оруулагч ирж сонирхдаг мэдээлэл авдаг ийм л тавцсан байх хэрэгтэй. Банкны холбооны гүйцэтгэлээр ажиллаж ирсэн. Ерөнхийдөө банкуд өнөөдөр ямар байдалтай байна вэ яг одоо? За банкуд мэдээж хэрэг яг өмнөх 5-6 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол яг тэр эрсдлийн удирдлагын чадвар, хяналтын хувьд бол харьцуулах аргагүй болсон. Тийм болохоос ойр зүрийн тийм эдийн засгийн бизнесийн тийм сулрлыг бол дажрахгүй давж байгаа шүү дээ. Тийм гэхдээ банк гэдэг байгууллага бол эдийн засгийн ямар тэрнийг тусгална гэдэг. Эдийн засгийн муу ахмад банк бол муу ах боломжтой. Тэгэхээр банкны салбар харин харьцангуй юм удирдлага хяналт сайтай байгаа болохоор одоо эдийн засгийн дараа асуудлыг ингээд шүүгээд ингээд цааш нь даймжуулахгүй байж чадаад байгаа. Энэ дээр бол би бол хэрэгэлцэхгүй. Ганц жоо банкуд бол өмнөх мэдээж эдийн засгийн сайн үеиг байсан бол чанаргүй зүйл хэмжиж байгаа нэмэгдсэн байлаа. Тэгээд цаашдаа суцаад гэсэн зээл жоохон нэмэгдэж байгаа хандлага байна. Тэгэхээр тийм амар бол биш байгаа. Гэхдээ эдийн засгийг одоо 50-аад турч гарч юм уу тэгээд дампуураад ингээд хямрал болчихоо гэж би бодохгүй сайн захгүй. За тэгээд өөрөө түрүүн яриад байсан бас институт гэдэг тодорхой бас судалгаа хийж байгаа Монголын эдийн засаг ямар ах хэвтэй гэдэг хүн намын тухайд ч гэсэн одоо мөрийн хөтөлбөр уусруулахын тулд ч гэсэн тэр олон одоо салбарын эрдэмтэн судлаачдаас бас тэ судалгаа авч тэрний үндснээр мөрийн хөтөлбөрчлэр бүх юмаа боловсруулж байгаа. Тэгэхээр зүгээр цаашдын ер нь зүгээр Монгол орны эдийн засаг Монгол орн ер нь улс орн яаж хөгжтний бэ гэдгийг өөрөө Японд сурч байхдаа хүртэл бас тодорхой онцлог нь ойлгож мэдээж авсан гэдэг шиг одоо Монгол орныг цааш хөгжүүлэхийн төлөө юу хийх хэрэгтэй байна, яамаар байна гэж. За Монгол улс бол ямар ч гэсэн монголчууд бол ийм баялагтай, ийм хэмнэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, эрч хүчтэй, авиаслын алтмын улс бол хөгжихэд бол ядах юм байх ёсгүй. Монгол улс бол зөвхөн нэг юм хөгжиж байгаа орн гэхээр хүүгээр дэлхийн Монгол болж боломжтой, бүрэн боломжтой. Тэгэхэд бол бид нар яг тэр хөгжлийн алсын хараа тэг хөгжүүлж болдго юм байна. Төрийг ингэж засдаг юм, усыг ингэж авч явдаг юм байна гэсэн итгэл үнэмшил зориг хэрэгтэй байна. Жишээлбэл Монгол улс дэлхийн санхүүгийн төв болж болно шүү дээ. Энийг ихэнх хүн мэддэг үү, ойлгодог үү, айдаг те. Энд чинь боломжгүй юм биш үү, тэр юм биш үү, энэ юм биш үү. Үнэхээр зорих юм бол болдог. Дубай болж байна. Тэгээ Казахстан хийж байна. Сингапур болчтой. Тэгээ монголчууд яагаад болохгүй гэж бол боломжтой байхгүй. Зөвхөн энийг мэддэг, яаж хийх нь мэддэг. Тэрэндээ зорьсон итгэл үнэмштэй хүн байх нөхөс ойр зүрийн юм гэдгийг ганц нэг төслөө шүүмжилсэн ч юм уу. Тэгэд хоорондоо ингэж тусалсан зүйлээр хийж явахгүй. Тэгээ энийг хийхэд бол хэн хийх ёстой вэ гэхээр одоо зүгээр нам нь өөрөө нам шиг нам байх ёстой. Институт зөх ёстой тань хэлж байгаа. Нэг хүнээс хамаардаггүй, нэг дараагаас хамаардаггүй. Тэгжиж олон чадaltaй хүмүүс, итгэл үнэмштэй хүмүүс нэгднэ гэхээс биш нэг дарга байх юм бол тэр даргын боол болохгүй хэн ч тийш очихгүй. Ялангуяа мэдлэг чадвартай алсын хараа хүмүүс тийш очихгүй юм л да. Тэгэхээр нэгдүгээр тийм улсыг хөгжүүлэх алсын хараа урт хугацааны хөгжлийн тэр итгэл үнэмштэй хэрэгтэй, хүсэл хэрэгтэй, үндэсний хүсэл тэрийг төлөөсөн тээдэг улс төрийн цэвэр шин нам хэрэгтэй юм. Энэ нам бүх намыг өөрчлөхгүй байхад ямар ч улс төрийн орчныг өөрчлөхөд нөлөө үзүүлэх нэг бүр хэлтгэлтэй. Тэрний дараа одоо бидний яриад байгаа тэр нэг бизнесийн орчин зээлийн хүү тэр болохгүй, энэ болохгүй, тэтгэвэр даатгал энэ бүгд бол яг жижиг асуудал юм байна. Өөрөөсөө цуврал амархан шийдэгдэл явчих асуудал юм байна.
одоо хөгжлийн санхүүжилт гэдээ ярьж байна. Хөгжлийн санхүүжилтийг бид бонд босгоод бондороо зам бариад ингээд эдийн засгийн хөгжнөө гэсэн юм стандарт олиг усан байдлаар бодоод энэ бол биш юм аа. Хөгжлийн санхүүжилтийг бид нар ямар нэгэн байдлаар өөрсдөө санхүүгийн төв болж иж санхүүгийн хөрөнгө оруулалт өөрсдөө санхүүгийн зүйлсийг татчихж энэ хөгжлийн санхүүжилт явуулах хүмүүс биш. Зүгээр бонд гаргаад зээл аваад зам бариад өгөл явдаг юм аа. Яг одоо бид нар чинь харж байна. Эргээ төлөх хэрэгтэй болно. Эргээ замын өгөөж нь яг яаж төлөх вэ? Эдийн засгийн өгөөж ирээд төлөвлөхөж байх хэрэгтэй шүү дээ. Тэр нь байхгүй. Тэгээ улсын зээлүүд бол энэ бизнесийн зээлээс өөр үздэг л дээ. Уус бол хэзээ ч дампуурдаггүй гэж үздэг. Газар нэг хаалтын байгаа, эрх ашиг нэг сонирхол нэг байгаа. Тэгэхээр хинч тэр эдийн засгийн өргөжлөг тооцохгүй зээл өгдөг юм бонд авчдаг. Тийм болохоор одоо эргээд бид нар хүнд байж байна. Бизнесийн хэрэг зээлээс Монголд хинч зээлэхгүй байх шээ. Тэгээ энэ ялгааг мэдээд бид нар ямар нэгэн байдлаар бодлогынхаа хандлагыг өөрчлөхгүй болоод яг одоо жишээл ингэж бодоод тоог нэмж хасаад ингэж хүчлээд байх юм бол хөгжихгүй. Эсвэл оюутлогыг зааж 5 хон зааж хөгжихгүй яриад байх юм бид хизээч хөгжихгүй. Тэгэхээр миний яриад байгаа тэр шинэ ба хуучин бодлого, шинэ ба шинэ хуучин үе зөрчил гэж хаана өнөх вэ? Эндээс байна. Улсыг хөгжүүл гэдэг чинь одоогийн бидний 25 жил явж ирсэн бодлогоос шал өөр юм шүү. Улсыг хөгжүүл гэж байгаа чинь өөр зүйлээ. Улс төр гэж байгаа бас бидний бодож байгаа өөр зүйлээ гэдгийг л ойлгомоор байна. Тэгэхээр гарцыг та яаж харж байгаа вэ? Гарсан ерөөсөө улс төрөөс эхэлнэ. Одоо яг энэ хүн намдар болж байгаа зөрчлөөс эхэлнэ. Тэр хүн намдар үнэн худлаа шинэ хуучин хоёрын шинэ улс төр хуучин улс төр хоёрын энэ ялгаан дээр шинэ улс төр хийж байгаа хүчин ялагдах юм бол Монгол улс дахиад өөрчлөлт шинжилгээг шинэ уур амьсгал агуулах боломж маш бага болно. Дараагийн үеийнхэн нэлээд хэдэн жилийн дараа дахиад шинээр хэрэгтэй болно. Тэр үүн дээр бид нар ямар нэгэн байдлаар зарчмын үнэн нь ялдаг. Шинэ улс төрийг хүсэж байгаа тэр хүсэл тэмүүлэл зарчимч байдал дөрвөн барийг хийж байгаа ялдаг байх юм бол ялах юм бол цаашаа бид биш хэдхэн хүн биш Монгол улс ялах юм. Энэ бол тэгэхээр хүн намдар болж байгаа зөрчил бол Монголын шинэ хуучин улс төрийн фронт нь болж байгаа юм шүү. Үүнийг манай ялангуяа учир мэдэх хүмүүс маань сайн ойлгоод дэмжээсэй. Тэгвэл буруу мэдээлэл автаад үргээд албан тушаал хөөцлөд байгаа хүмүүсийн тухай ярьж байгаа нэг хандлага нь буруу байна. За тийм хэдэн нэвтрүүлгийн маань цаг дууссан шаан чинь тэгэхээр ерөнхийдөө миний асуугаагүй бас нийтлэг дамж хэлхийг байвал өрөмжлөөр бас нэрийн нэвтрүүлэг хөндлөл. За өнөөдрийн сэдвтэй холбоотой хэлье да. Яг сэхэтэн хүн гэж хэний хэлдэг вэ? Ингээд диплом барьсан, ажиллаа хийгээд явж байгаа, цалингаа аваад явж байгаа юм биш юм аа. Сэхэтэн гэж байгаа бол үнэхээр мэргэжлээ мэдчихэж байгаа юм бол олон нийтийн төлөө, нийгмийн төлөө шинэ соёл, шинэ хандлага нэтгүүлийн төлөө тэмцэж байгаа зоригтой дуурдаг хүн хэлдэг юм. Жишээл дэлхийн хавтгай гэж хэний хүн хашгираад байхад бөөрөнкий гэдэг нь мэдсээр ээжж дууга байж байгаа. Эсвэл тэрүүгээр энэ найзтай шивнээс сууж байгаа хүнийг сэхэтэн гэж хэлдэг юм аа, мэргэжлэн гэж хэлдэг юм. Тэгэхээр biz юу уриалмаар байна гэхээр үнэхээр сэхэтэн юм бол мэргэжлээ боловсролтой юм бол их орныхоо төлөө бодож байгаа юм бол яг тэр өөрийнхөө ихтгэл өмчлөхийн тухайд зоригтой дуурай, зоригтой байр суурь илэрхийлээ, эргэн тойрны гэр бүлээ, найз нөхдөө, нийгмийн өөрчлөлийн төлөө ямар нэгэн байдлаар зоригтой алхам хийгээч юм. Дэмжээрээ оролцоороо гэж би хүсэж байна л да. Ингэж Монгол улс сайхан болно гэхээс биш хэн нэгэн гадаад хүн юм уу эсвэл хэн нэгэн улс төрч үнэн худал ярьсаар хагаад улс орныг өөрчлөхгүй маа. Яг энэ эх орноо гэсэн яг тэр сэхэтийн давхар бол онцгой чухал үүдтэй шүү. За баярлалаа. Тэгээд урилгын маань хүлээн авч амралтын өдөр цаг зав гарган бас үзэгчтэй өөрийнхөө хөдөлгөөс хуваалцсан илэрхийлье. Баярлалаа. Хүн өөрийн хүсэл зорилгын мэдрэмжийг хангаж чадвал тэр нь амжилт юм. Бадархын найд